Надаа 2-3 асуулт байна. Ер нь манайхан хэр судалгаа хийсэн бэ гэдэг одоо сангийн яам за гэр бүл хөдөлмөрийн нийгэм халамжийн яамныхнаас асууя гэж бодож байна. За эхлээд сангийн яамныхнаас эхлээд 6% нэмнэ гэж төсөвт орж ирсэн. За энэ үед хичнээн төгрөг нэмэгдэхэр байсан мөнгөнд дүнгээр нь хэлвэл одоо тэгээд төсөө бид нар сая бас шийдэл гаргаад 8% 2 пунктээр нэмэгдүүлэе гэсэн. За энэ үед хичнээн төгрөгөөр нэмэгдэхүү. За сая 500 болголоо гэдэг тооцоог хийсэн үү? Энэний мөнгөнд нүгүүдийг нэг хилээд өгөөч гэсэн. Тэгээ энэ үе маань ер нь багш эмч нарын цалинг нэмэх гэдэгтээ ингээд яг давхардсан дэтгэвэр нэмэх гээд энэ асуудлууд маань яригдж байна. Тэгээ нийтдээ бол нэг 830 тэрбум гэсэн тоо бол сонсоод байгаа. Тийм учраас энийг бас салгаад хилээд өгвөл сайн байна. За ер нь дэтгэврийн энэ шинжиллийн бодлогын талаар гэрвэл хөдөлмөр нийгмийн халамжийн яамныхан ямар бодлого барих гэж байна. За тэр бодлогын талаас нь бас нэг сонсоодох. Өөрөөр хэлбэл одоо дэтгэврээ бодиттой тогтоох тал дээр ер нь ямар байдгийг сүүлийн 5 жилд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин төлж байгаад дэтгэврээ өндөр тогтоологчдаг ч гэдэм үү. Зарим нь ийм боломж байдгүй. Гэтэл одоо насаараа ажиллаад ирсэн тэр цалингаараа ингээд тогтоологж яадаг. Зарим одоо овсгоотой гэдэг юм уу нэг ийм байдлаар явдаг зүйл төр ямар одоо юу гэдгийг хяналт гэдэг юм уу энэ юмыг ер нь судалж үзээд ингэж тогтоологж байгаа нь ер нь хэдэн хувьтай байдгийм бол гэдэг ийм судалгаа байна уу? Тэр ажлын хэсгийнхэн дотроос нэг 170 мянган хүн нь бол дэтгэврийг доогуур тогтоологсон гэж байна. Тэгээд тэр доогуур тогтоологно гэдэг нь одоо ямар үндслэлээр тэрийг доогуур тогтоологсон гэж үзэж байгаа вэ гэдгийг бас асууя. За тэгээд дэтгэвэр авагчдын дотор ер нь аль салбарынхан өндөр дэтгэвэр тогтоологдог вэ? Хамгийн одоо өндөр дэтгэвэр ер нь хэд байдаг юм Монгол улсад гэдгийг нэг асуучих. За мөн аль салбарынхан хамгийн бага тогтоогтой байна? Хамгийн бага одоо минимум дэтгэвэр хэд байна вэ өнөөдөр гэдгийг нэг асуучих. За тэгээ Монгол банкныхнаас дэтгэврийн зээлийг бол их эрсдэлтэй зээл гэж үзсэн гэж байна. Тэгэхээр энэ ямар учир шалтгаантайгаар энэ эрсдэлтэй зээл гэж үздэг юм бэ? Хамгийн найдвартай одоо зээл биш үү? За энэ ийм асуулт гэсэн. За өнөөдрийн манай байнгын орооны хуралдаанд гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Авбакир сайд оролцож байна. Тэгэхээр Авбакир сайдын микрофоныг өгье. Тэтгэврийн бодлоготой холбоотой. Тохонд энэ өглөөний мэндийг хүргье. Тэгээ ахмадуудаас уучлалт хүсье. Одоо бас энэ бужигнанд донд энэ олон улс төрийн эдрээтэй ийм үед ахмадуудыг бас хүйдэн сэрүүнд гадаа суулгаад ингэж байж байгааг бас уучлалт хүсье. За удаа дараа бид нар бас уулзсан асуудлуудаа одоо нэг ярилцгаасан 1.5 сая төгрөг болох боломж болвол тун хэцүү. Сая Батэрдэн гишүүн бас асуулаа 1.5 сая болгоход нийтдээ 4.1 их найд төгрөг хэрэгтэй. 4.1 их найд. За тэтгэврийг 6% нэмэгдүүлэхэд 377.9 тэрбум төгрөг шаардлагатай. 6% нэмэхэд 8% болгож нэмэхэд 504 тэрбум төгрөг шаардлагатай. Хагас их найд төгрөг шаардлагатай. За үүнийг бол одоо бид нар засгийн газрын түвшинд ярьсан. За өнөөдрөөс эхлээд ингээд байнгын оруудууд улсын их хурл гишүүдтэйгээ яриад эхэлж байгаа ямар боломж бололцоонууд байна. Сая сангийн яам хэлж байгаа төсөв бол тийм бас амаргүй байгаа. Одоо өмнөх хэдэн 10 жилиг бодоход Монгол улсын төсөв хэдий том тэлсэн ч гэсэн нөгөө талдаа бас бусад урсгал зардлууд дагаад нэмэгдэж байгаа хүн амын өсөлттэй холбоотой гэх зэрэг янз бүрийн шалтгаануудаа бид нар яриад эхэлсэн байгаа. Тэгээд мэдээж хэрэг альва зүйлд гарц олдог, гарц олохын төлөө улсын хурлын гишүүдтэйгээ хамтраад ажиллах ёстой. За Галбадрах гишүүн асуулаа за 6% нэмэхэд нийт нь 378 орчим тэрбум төгрөг шаардлагатай байж байгаа. За энэ 6%, 8% гэдэг тоо хоёр нь яг хаанаас гарч ирсэн юм бэ? Яагаад 8%, яагаад 20% биш юм бэ гэдэг асуултууд гарч ирнэ л дээ. За бид нар 2023 онд баталсан хуулийн хүрээнд итгэлцүүрээ гэр бүл хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яам дээр тэтгэврийг тооцдог итгэлцүүрүүд байдаг. За энэ хүрээнд бид нар тухайн жилийн инфляцтаа уялдуулж нэмэх хуульт. За 2025 оны улсын төсвийн хүрээний мэдэгдэлд манай сангийн яамных одоо сайн төсвийн хүрээний мэдэгдэл инфляц бол 9.5% байна гэж тооцож оруулж ирсэн. Гүйцэтгэл нь одоогоор 8 орчим хувьтай байж байгаа. Тийм учраас энэ инфляцийнхаа гүйцэтгэлтэй нь уялдуулаад 8% нэмэх нь зүйтэй юм а гэсэн одоо тооцоололууд гараад явж байгаа юм. За Галбадрах гишүүн сая бас асуулаа ер нь энэ улс төрчдийн попурлттой холбоотой
тооцоо тооллогогүй сонгуулийн өмнө ахмадуудын тэтгэврийг нэмж шоуддаг одоо нэг үг л хэлье. Маш олон хуулиуд орж ирдэг. За хууль хүчний байгууллагуудын одоо сая галуур гişээс 22,000 орчим иргэн одоо цэргийн тэтгэврт гарсан байдаг. Нийгэм даатгалын шимтгэл төлөөгөө улсаас аваад ингээд нөгөө нийгэм даатгалын сангийн маань одоо алдагдал гэх юм бол улсын төсвөөс шууд 1.4 их найт төгрөгийн татаасдаг. За энэ жилийн тэтгэврийн нэмэгдэлтэйгээ орж ирэхэд ингээд үндсэндээ 2 их найт төгрөг гараад явчих. Шууд улсын татаас. Нөгөө талдаа орлогоороо буюу иргэн аж ахуйн нэгжийн төсвийн нийгэм даатгалын шимтгэлээр орлогоо бүрдүүлээд тэрийг одоо баруун гараар аваад зүүн гараараа ахмадуудаа тэтгэврээ өгдөг гэсэн. Ив санааны нэгдлийн үндсэн дээр явж байгаа юм тогтолцоотой. За нийгэм даатгал дээр ямар реформ та бүхэн бодоод явж байна гэж асууж байна. За одоо яг манай яам дээр үжил баримтлалуудын бусад яамдууд руу явуулчихсан байж байгаа. Хувийн тэтгэврийн сангийн тухай хууль явж байгаа. Бид нар одоо яг энэ явж байгаа тогтолцооноос шууд ухрах уугүй юу гэдгээ бид нар сайн бодох хэрэгтэй. Нэгдсэн үндэсний байгууллагад бүртгэлтэй улсуудаас 160 гаруй улс нь яг манай Монгол улстай адилхан тогтолцоогоор явж байгаа. Нийгэм даатгалын сан маань өөрөө одоо хуримтлалын сан байх ёстой гэж үзээд маш олон улсууд энэ хуримтлалын тогтолцоо руу шилжээд одоо буцаад ухарч хуримтлалын тогтолцоотой байжгаад энэ санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулаад явах нь доктортой биш байна гэж. Энэ нөгөө зах зээл нь өөрөө доктортой биш болоод ирэхээр зэрэг ахмадуудын авдаг тэтгэвэр маань доктортой биш болоод ирлээ. Нөх хөрөнгө оруулалт ашиггүй болоод ирэхээр тэтгэвэр нь буурчдаг, ашигтай болох үед өсдөг. Тийм учраас Польш гэдэг ч юм уу Чили гэдэг улсууд маань энэс буцаад ухарч эхэлж байгаа. Тийм учраас манай дээр сонголттойгоор буюу энэ нийгэм даатгалын санд мөн хувийн тэтгэврийн сан За үлдсэн асуултанд Эренцээ хаан 6 номер уу? Мөнхцөл дарга уу? 6 номер мөнхцөл дарга. Дараа нь сангийн Монгол банкны хариултанд бэлдээрэй. За гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам төрийн нэрийн бичгийн дарга мөнхцөл гишүүний асуултанд хариулъя. За тэтгэврийн шинжилгээг хийхдээ цаашдаа бол ер нь даатгуулагч ямар хэмжээний шимтгэл төлж байна. Тэр төссөн шимтгэлтэйгээ уялдаатаа тэтгэврэл авах ийм бодлогын зорилт төвшүүлж байгаа. За мөн түнчлэн олон их хөөс үрээрс буюу суур тэтгэвртэй байх, төссөн шимтгэлтэйгээ уялдаатаа тэтгэвэр авах, дээрээс нь нэмэх нь хувийн тэтгэврийн даатгалын сангаас нэмэлт тэтгэвэр авах гэсэн ийм одоо 3 тэтгэврийн их хөөс үрээс тэтгэвртэй байж ирээдүйн ахмад настан хангалттай хэмжээний орлоготой болно гэж тэтгэврийн шинжилгээний бодлогыг төсөөлж байна. За хамгийн өндөр тэтгэвэр авж байгаа даатгуулагчийн хувьд гэвэл 40 жил ажилласан даатгуулагч 5 сая төгрөгийн тэтгэвэр авж байгаа ийм кейс байгаа. За жилд дунджаар өнөөдөр шинээр тэтгэвэр тогтоолгож байгаа тэтгэвэр авагчдын хувьд 5 жилийн цалинтай ба цалингүй ийм даатгал. Галуудрах гишүүний асуулт нь нөгөө хамгийн салбарын хувьд аль салбарын ерөнхийдөө дунджаар хамгийн өндөр тэтгэвртэй байна, аль салбарын хамгийн бага тэтгэвртэй байна гэсэн энэ хариулт тааж байна. 6 номер микрофон. За тэтгэврийн хэмжээ үндсэндээ 2 хүчин зүйлээс нөлөөлж тогтоогдож байна. Нэгдүгээр дундад цалингийн хэмжээ. Хоёрдугаарт шимтгэл төлсөн хугацаа буюу ажилласан жил. За уул уурхаан салбарт албан ажиллагчдын хувьд дундад цалин өндөр учраас тэтгэврийн хэмжээ илүү өндөр гарах магадaltaй байна. Хамгийн бага тэтгэвэр авдаг ажил мэргэжлийн салбараар авч үзвэл хөдөө аж ахуйн салбар буюу малчдын хувьд ихэвчлэн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоологдог. За мөн 5 жилийн хугацаанд цалингүй, дараас нь цалингүй ийм даатгуулагчийн хувьд бол доод хэмжээний тэтгэвэр тогтоологдгоо. За өндөр цалинтай салбарууд илүү өндөр тэтгэвэр авах магадaltaй. За цэргийн албан хаагчдын хувьд бол нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй, мөн нийгмийн даатгалын сангаас тэтгэврт нь зардал зарцуулдаггүй, улсын төсвөөс 100 хариуцж явдаг. За энэ улсын төсвөөс цэргийн албан хаагчдын хувьд ажилласан хугацаа ихэвчлэн их байдаг учраас дундад цалин хөлс бас харьцангуй нас хариулах уу? Одоо сангийн яам хариулъя 8 номер. За бид засгийн газраас тэтгэврийг 6% нэмэгдүүлэхэд нийтдээ 378 тэрбум төгрөгийг бид төсөвт тусгаж улсын хурлд өргөн мэдүүлсэн байгаа. За Монгол банк түрүүний галуудрах гишүүнээс 3 номерын микрофон.
За халуудрах гишүүний асуултанд хариулъя. Монгол банк борох уу? Эрсдэлтэй зээл гэж үтсэн жоон ташаа ойлголт байх. Ерөнхийдөө Монгол банк банкудаас олгож байгаа зээлийн өсөлтөн дээр бол голчлон бол анхаардаг. Тэтгэврийн зээл бол яг та бүхэн мэдж байгаа. Өмнө нь үр орлогын харьцаа болон хугацааны хязгаартай байсныг 7 сард Монгол банкнаас цоцлаад ерөнхийдөө ямар нэгэн хязгаарлалтгүй болгосон байгаа. Яг энэтэй холбоотойгоор ерөнхийдөө 6 сард байсан 1.6 их найд орчим төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэл бол 500 тэрбумаар 1 сарын дотор бол огцом нэмэгдээд одоо 8 сарын 31-ний байдлаар бол 2.3 их найд орчим төгрөгийн үлдэгдэлтэй бол болсон байгаа. Энэ юутай холбоотой вэ гэхээр үр орлогын харьцааг бол цуцалсан буюу сард олгож байгаа одоо тэтгэврийн зээлдэгчдийн орлоготой тэнцэх хэмжээний 100% хүртэл одоо хамгийн максимумаар нь олгох. За тэгээд хугацааны бас яг банкуудын өөрсдийн дотоодын бодлоготой холбоотойгоор нэмэгдэх Галуудрах гишүүн тодруулъя. За ажлын хэсгийн материал дээрээс харахад бол эрсдэлтэй зээл 150% гэж яриад байгаа. Тэгээ энэ ямар учиртай юм бэ? Энийг нэг бүр тодорхой хэлээд өгөөш. Танихаар бол одоо эрсдэлгүй гэж үз. Тэр ташаа гэж ярьж байна. Тэрнээс гадна сангийн яам сая 378 тэрбум гэсэн. Тэгээд 2 пунктээр нэмэгдүүлэхэд нэг 504-гээ сая Абкар сайд хэлж байна. Тэгээ энэ их усүрийг одоо за бас тайлбарлаад байгаа шүү дээ. Бүх салбараас нэг 10% юугаар гаргаж ирнэ гэсэн. Тэр талыг бас нэг баталгаажуулаад асуучаа гэж. За баярлалаа. Сангийн яам 8 номер. Засгийн газраас төсөө улсын хурлд өргөн барьц одоо улсын хурлд төс хэлцүүлэх явцад төсвийн байнгын орооноос олон улсын хурлаас өгсөн чиглэлийн дагуу бид тооцооллыг бол хийгээд өгөхөд бэлэн байгаа. Тэгээ одоо яг хүчтэй төсвийн байнгын орооны дарга бол зурсгал зардлыг 10%-аар танах байдлаар багш эмчнэр тэтгэврийн нэмэгдлийн их усрыг гаргах болцоод байгаа гэдэг юм байдлаар хэлсэн. Бид холбогдох тооцооллуудыг нь сангийн яам дээр одоо урсгал зардлыг ямар байдлаар хийвэл тэр их усрыг гаргах вэ гэдгээр тооцоон тавьлаа ажиллаж байгаа. Тэгээд энийг хаяа тооцоог нь гараад ирэхдээ төсвийн байнгын ороо болон улсын хурлд ажлын хэсэг тэрний тооцоолоо танилцуулна. За Даасан мөгийн гамма гишүү асуулт асууя.